суурилж исэн байхгүй. Яг тэрийг авч яваад ерөөсө хүн суурших биш. Тэнд хот нийтийн аж ахуй явдаг, эдийн засгийн таталцал явдаг. Энд хот төлөлтийн дагуу энэ иргэдтэй зориулж хүний учраас хотод байгаа буюу нийслэлийн засаг дарга дээр төвлөрчөөд байгаа тэр эрх мэдлүүдийг задлж энэ хотуудад өгч байгаа байхгүй. Ингэжиж өөрөө ингээд төр өөрөө иргэдийн хоорондох тэр харилцаа. Өнөөдөр сэтгүүлч та бүгд мэдж байгаа, иргэд та бүгд мэдж байгаа. Хорооны засаг даргаар орлоо би асуудлыг шийдэж чадах төсөв байхгүй, хүний нөөц байхгүй, эрх мэдэл байхгүй, та дүүргэлөө яв, нийслэл явдаг. Энэ байдлыг л арилгая гэдэг. Тэрнээс биш энээр нэг тийм одоо 14 хотод хуваагаад одоо тий тоглоод байгаа зүйл биш. Тэгээ бид эд нэршлийн үжигсэн дүүрэг гэдгээрээ биш энэ хот гэдэг статус руу оруулж иж энэ хот байгуулалтын хуулийн зарчим мөрдөгдөх юм байна. Хот болгон өөрийнхөө онцлог эдийн засгийн одоо тэрийг авч явах тэр бүтцээ бүрдүүлэх юм байна. Дээрээс нь ер нь яг зүгээр энэ олон улсын одоо бас нийт томьёо дээр бас эргэж авч үзэх юм бол байгаа. Тэгэхээр энийг л бид нар бас шингээж авч үзэж байгаа. Тэгээд зөвхөн нийслэл Улаанбаатар хот чинь гэхгүй бусад орны ч гэсэн нийслэлүүд дандаа хотуудын нийтлүүд байхгүй. Токио хот гэхэд 44 хотын нийтлэл гэж байна. Хотуудын нийтлэлээр нийслэл хотыг бүрддэг. Тэгээ аль болохоор энэ төсвийн ачааллыг тэнцвэртэй буугаж төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулъя. Иргэд өөрсдөө хотын захирагчаа сонгоо гэдэг л энэ өөрчлөлтийг 4 жил хийсэн байгаа гэдэг зүйл. Хороо байх нь уу? Хороо байхгүй яг зүгээр. Хороо гэдэг маань өөрөө эргээд энэ засаг захиргааны нэгжийг дагж үүссэн учраас энийг бид нар бол ашиглахгүй. Хотууд маань хорооллоос бүртгэх байна. Өөрөөр хэлэх юм бол тодорхой одоо тий хорооны чиг үүргийг болон нэлээд нэмэгдүүлсэн буюу дотроо яд сүүхийн асуудлаа шийдчихдэг. Орчин тойрны нохоо мөрний асуудлаа шийддэг. Явган хүний замын асуудлаа ч гэсэн шийдчих хэмжээний одоо тийм хэмжээтэй хорооллуудын одоо байгаа. Энийг нэгдлэн одоо үндсэндээ нэг хот маань үндсэндээ за нэг 4-5 хорооллоос бүртгэл байж байгаа. Ингэж орчин тойронд асуудлаа шийдэх юм бол иргэд бол заавал одоо хотын төвөөр орж төрийн үйлчлэгээ авч энэ төвчрээд яваад байгаа асуудал биш. Бидэд энэ байгаа эрх мэдлийг задлаа гэсэн үндсэн дээр энэ асуудлууд ирэх байна. Хотын төсөв дагаад нэмэгдэх. Гэхдээ энэ нэг төсөв дагаад нэмэгдэх гэхээс илүүтэй бид энэ төсвийн зөв хөрөлдөх гэдэг байгаа байхгүй. Тэр одоо энэ нийслэлийн засаг дарга гэдэг ганцхан этгээд за дүүргийн засаг дарга 6 этгээд дээр байгаа эрх мэдлүүдийг задлаж аль болохоор энэ төрийн үйлчлэгээ энийг ганц төсөв хүний хязыг задлаа гэдэг бодлогоор л бид барьсан. Нийслэлийн засаг дарга бол торон зургаараа энэ асуудлуудыг шийдъя. Нийтийн тээвэр. Өөрөөр хэлэх юм бол метроны асуудлыг аль нэг дүүрэг гэдэг юм хот авч явах болцоог. Нийслэлийн засаг дарга энэний ерөнхий агуулгыг авч явсан. Эрчим хүчний асуудал гэдэг ч юм уу. Ерөнхий юм том бодлогын одоо дүүрэг гэдэг юм уу хооронд дан дүүрэг авч явах чадахгүй юм да авч явъя. Тэр дүүргийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд шийддэг асуудлуудыг доошоо эрх мэдлийн задлж өгөөл гэсэн. Одоо та хэд анзаарах юм бол саях түрүү жил одоо Нямбатар засаг дарга аваад бас тодорхой шийдвэр гаргасан. Тэрнээс өмнө хон муур буудах асуудал, устгах асуудал хүртэл нийслэлийн засаг дарга дээр захирам гарч шийдэгддэг. Тэр нь шийдэгддэггүй. Хог ачи гэсэн чинь энэ шийдэгддэг гэсэн баггүй. Тэгэхээр бид нар энэ төвлөрүүлээд байгаа нэг хүний дээр төвлөрчөд байгаа эрх мэдлийг л задлж иргэдтэй ойртуулын иргэд нь энэ дээр хяналтаа тавиал гэдэг болцоод бүрдүүлж өгч байгаа. Түүнээс биш тоондоо ингээ ач холбогдол өгж одоо ерөөсөө нэг 6 дүүргийг хот болгоод ингээл ийм байдлаар одоо мэдээлэлүүд хүрээд байгаад би бас жоохон өөртөө бас жоохон эмзэглээд байна. Тэр менежерийн статус хэвээр байх юм уу? Хэвээр байна. Тэр хүн яг юугаар одоо та жишээлбэл сая Нямбатар дарга дээр мохомор устгах хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Яг үндэ л энийг хотын менежер гэж хэлдэг. Тий, ер нь энэ асуудал багхгүй. Тэгээд ер нь цаашдаа энэ засаг захиргааны нэгж хот гэдэг хоёр зүйл салах хэрэгтэй. Засаг дарга чи өөрөө төрийн төлөөлөл багхгүй. Төрийн төлөөлөл буюу сонгуулийн үр дүнгээс иргэдийн урлаад гарч ирдэг төрийн төлөөлөл байгаа. Захирагч гэдэг чинь хот нийтийн аж ахуйгаа хариуцдаг, иргэдээс сонгогддог ийм албан тушаалыг өнөөдөр нэг хүн тавсруулж игээд байгаа учраас энэ бүх зүйлүүд ерөөсөө Монгол улсад болохоо очиод байгаа учраас энийг зэгцлээд алхмыг л хийж байгаа. Тэгээ ерөн зүгээр том зургаараа мэдээж энэ хотууд бол менежертэй байна. За нийслэлийн хэмжээнд ажиллах менежерүүд бол жишээ нь Улаанбаатарт одоо жишээ нь тарьж болох модны бодлогыг тодорхойлж явах хэрэгтэй байхгүй. Хашил өгдөггүй байх, өнгө үзэмжинд нийцдэг байх. Энэ бодлого энэ нэгдсэн одоо хангамжийн асуудал. За хогны нэгдсэн менежментийг яах вэ? Өнөөдөр Улаанбаатар хотод хэдийгээр өдөө хог гарч байгаа боловч энийг буцаагаад 20 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх ганцхан станц барих л болцоотой хог байгаа байхгүй. Дараагийн болцоогоо. Гэтэл Улаанбаатар хотод өнөөдөр яг хүн амьдарч байгаа ямар хогнууд нь одоо ингээд зохицуулт үлдчихэд байдаг. Тэгэхээр нөгөө аюултай гэж нэршээд байгаа тусгай зориултын хог хаягдал, эмнэлгийн хог хаягдал, дээрэс нь батарейнууд буюу энэ одоо зүйлүүд нь ерөөсөө менежмент хийх болцоогүй, дахин боловсруулах үйлдвэргүй ийм хот ерөөсөө дэлхийд байхгүй шүү дээ.
Тэгэхээр ийм зүйлүүдээ нийслэлийн түвшиндээ авч яваа бусад одоо ойр зүрийн ахуй хэмжээний юмнуудаа иргэдийгээ сонсоод асуудлаа тэндээ шийдчихдэг л ийм л одоо бидэд хүнлүгөө ойртсон ийм одоо суурин газрын загвар руу шилжих гэдэг. Тэрнээс биш дарах төлөвтэй биш. Улс төрийн сонгуульд дагаж эсвэл нам дагсан бодлогын шийдвэрүүд дээр явдаг ийм засаг зэрэг нэгжийг өөрчлөөд иргэдээсээ сонгогдсон захирагчтай иргэдийнхэн дуу хоолойг сонсож байгаад асуудлаа тэндээ шийддэг. Ийм л одоо суурин газрын загвар руу шилжиж гэдэг л энэ өөрчлөлтийг 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Энийг баталгаажуулаад түрүү жил хот тосгоны эрх зүйн байдлыг батлагдсан байна. За харамсалтай нь энэ сонгуулийн дараахын засаг төрийн одоо шинжилэл өөрчлөлт энэ асуудлуудыг авч явж байгаа нэгж өөрчлөгдснөөс болоод энэ хуулийн хэрэгжилтийг зөв таниулж чадахгүй байна, ойлгож чадахгүй байна, бэлтгэл ажлыг хангахгүй байгаад одоо туйлын харамсалтай. Одоо тэгвэл хуулиар бол нийслэлийн засаг дараа бөгөөд Улаанбаатар захирагч гэсэн энэ нэршлигч гэсэн хооронд салах гэж байна шүү дээ. Тийм энэ бол яг салгай гэдэг ингэ явахаар бас үндсэн хуулийн өөрчлөлт байгаа. Энэ дэр ингэ үндсэн хууль дээр авчиад энэ албан тушаалуудыг нэг байдлаар ингэ томилчод байгаа учраас бас хэцүү байгаа. За яг нь ерөн зүгээр одоо ч гэсэн нийслэлийн засаг дарга энэ албан тушаалыг авсарч яваа нь бас хууль зөрчиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын засаг захиргааны нутаг зүрийн нэгжийн тухай хуулиар бол засаг даргыг бол иргэдийн хурлын санал болгосноор ерөнхий сайд томилж байгаа бол хотын захирагчийг иргэдэн сонгоно гэдээ одоо хот тосгоны эрх зүйн байдлыг 93 оны хууль дээрч байсан энийг ерөөсөө хэрэгжүүлээгүй ингээд 20 хэдэн жил ингэж явж ирсэн байхгүй. Тэгээ энэ бүх зүйлүүдийг л одоо ямар ч байсан үндсэн хуулийн хүрээндээ шийдэж болох хүрээнд нь бид нэр хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг баталсан юм байна. Тэгээ энэ зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Өнөөдөр Монгол улс төр чинь Улаанбаатар гэдэг ганцхан хоттой бусдууд нь ерөөсөө сумын статустай байгаа шүү дээ. Эрдэнэт дархан ч гэсэн сумын статустай. Тэгээ энэ бүх зүйлүүдийг шийдэж буюу хотын одоо заг хэм маягт оруулж иж тэр суурин газар дээр газар төлөвлөгч биш ядаж хот төлөвлөгч ажиллах гэдэг. Хот төлөвлөгч ажиллахгүй болохоор тэнд ерөөсөө хүнд зориулж хот төлөвлөлтийг хийж чадахгүй. Эхлнээсээ 21 аймгийн төвөд чинь утаандаа дарагдаад эрчим хүчний асуудлаа мартаад зөвхөн бэлчээр ярьдаг тэр хот суурин газрын одоо газрын менежментийг зөв хийж чадахгүй анханасаа зам харгуугын төлөвлөлтөд алдаад эхэлж штэ. Улаанбаатарын алдаа бити давтаасаа гэсэн үднэс л түрүү жил хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг хийж энэ аймгийн төвүүдийг хот болгох статусыг эхэлсэн. Энэ уг нь 92 оны үндсэн хуулиас өмнө байсан байхгүй. Бидэд бас энэ ололттой зүйлүүдээ 92 оны үндсэн хуулийг батлахтаа аваа ийцэн. Тийм учраас энийг нь буцаад сэргийж байгаа л асуудал байна. Тэгээд хэдүүлээ нэг юм эвэртэй дуулаа харсан юм шиг сэтгүүлчт нь хүртэл ингэж одоо мэдээ энийг гарчиг өгөхтэй хүртэл ийм байдлаар явчаар иргэд чинь энэ одоо өөрт нь зориулж хийсэн хуулиудаа ойлгохгүй байна. Өөрт нь энэ орон нутгийн эрх мэдлийг шилжүүлж байгааг ерөөсөй ойлгохгүй ингээд энэ байдлаар орчод байна. Тэгээд туйлын харамсалтай. Хэрэгжилтийг нь хангахад ер нь яг аль шатнд юу хийх шаардлагатай вэ? Ер нь яг хүрсэн дээр Яг би яг хэрэгжилтийн тэрийн ажлын хэсэгт бол байхгүй. Ороогүй. Тэгээд яг энэтэй холбоотойгоор тодорхой ажлын хэсэг бол гарцсан явж байна. За тэгээд одоо хэрэгжүүлээсэй гэж ойлгож байна. Энийг ойлгож энэ зүйл. Би бол энэний цаана бас хэрэгжүүлэхгүй байх сонирхол ерөөсөн улс төрийн эрх мэдлийг хадгалах тодорхой тэр орон нутаг дээр сонгуулийн одоо тойргийг одоо усалж байдаг энэ улс төрчдийн сонирхол бас илүү их энийг өдөөгд байгаа гэдэг дээр би бас шулуух хэлжмээр энийг ойлгохыг хүсэхгүй байгаа. Дараагийн сонгуулийн бэлтгэл